Сайн уу Атанаши байна. Сакамото DC маань 1 2 3 дугаар анги маань Орсын эдийч устчихлаа. Намайг уучлаарай. Гэхдээ бүгдийн базар нэг бичлэг болгоо оруулчихсан байгаа болохоор үзхийг хүсч байвал ороо үзээрэй. Одоо бүгдээ 4 дугаар анги руу орцгоё. Let's go. Текст нуусаа гоё шүү дээ. Одоохон зөө текст нуусаа бэж. Галзуу хулган дээр сууж үлдсэн Шовута маань айснаасаа болоод чиний нэрийг чангаар дуудан орилж байх үед нөгөө талд нь алуурчин Леон Матильда хоёртой адилхан царайтай хоёр га ирчихсэн. Ярилцсан цогсон. Тэдний яриаг сонсохны эмэгтэй нь бол ааш чинчаа ийм олон хүнтэй газар дургүй. Убаа хурдан дуусгаад явъя гэсэн. Залуу нь амандаа арай олон шүттэй Ахмад настанд болооч тэрөө Сакамотог маань өмнө нь мэддэг байсан болохоороо ч юм уу. Тэнийг минь битгий басаад удаанаар нухацтай хийнэ л гэж байна. Нөгөө эмэгтэйч мөчөөгөө өгсөнгээ. Бити хүн тушаагаад бойл юм бижээж надад дарамт өгөөд байна гэсэн бойл чанга дуугаар хөөй гээл хашгирсан чинь нөгөө хүүхэн бит хоёр бүр салганаал за яана юу буруу хийчихвэ яасан бэ гээл шиний маань нүдэн нөгөө хорноос олоод улаан жамсран бурхан луугаа адил болчихсон. Шоута саарл үстээс ухаж байгаа торны өрөндөг аваад шинд маань тусааж өгөөл. Сакамото ч попкорно идэнгээ чамайг хийн явуулсан гээл саарл үстээс асуусан чинь хэлвэл зүгээр явуулах юм уу? Шоута маань саарл үст рүү шууд нөгөө хортоо утгах нь мачи гээл дүрснээ. Шиний маань нэг нүдэнд нь тусаачаад нөгөө нүдэнд нь тусаагаагүй байсан бижиж шууд нэг туслаар нь хасгаснаа. За одоо энэ хорны өрөндөг дуусгаас өмнө хэлнэ штэ хүмэнэ гээл. Тэгсэн чинь нөгөө саарл ус чинь за Денденко гэд компаниас намайг хөсөөлсөн. Гэсэн чинь Шовутан Денденко гэж ямар хатсан нэдийн гэсэн чинь шинчин шууд нөгөө алуурчны холбооны гишүүнчлэлийн үнэлгээг гаргаж ирснээ нэгнийггүй тайлбарлаж өгнө. Донденко л тэр алуурчдыг удирддаг мэрэгжлийн алуурчдын бүлэглэл. Сакамото бит хоёр ч гэсэн өмнө нь тэнд ажилладаг байсан гээл тайлбарлаж өгч байсан чинь Шовута маань жолооны үнэлэх шиг юм биш үү? Чи ч гэсэн ядж яхад ямар сонин гарцсан ч шиг. Гэхэл байж байсан чинь саарл ус Сакамотогоос чи өмнө нь ор дээр байсан гэсэн үнэн үү гээл асуухад нь Сакамото маань юу ч хэлсэнгүй. Саарл усч зүгээр ч нэг цуу яриа биш юм байна л да гээл тэд байж байсан чинь охин ихнэр хоёр нь гарч ирээд аава та хаана исэн бэ? Ээжтэй хоёр зөндөө гоё хоол хийсэн. Явж хоолоо идцгээе үлсэд байна гээл. Явна. Явхаас өмнө Сакамотогийн охин саарл устын гар дээр шархны лент нааж өгвөл сая өстө дагээс шүү та. Бай гээл. Саарл усч дотроо бүр гайхацсан. Сонио хүмүүс юм аа. Нэг л ядраад ах чинь галзуу уулган дээр ганц суучаад явдаг юм билүү гээл үлтэндээ. Ширээ дөрөн амттай хоолнууд. Шин маань хорны нөлөөнөөс болоод толгойн өвдөн бодол унших чадвараа түр хугацаанд алдчихсан тул тэд илүү аюултай нөхцөл байдалд орон бараг л явах гэж байсан чинь Сакамотогийн эхнэр нь та хэд ямар сонирн байна? Ямар нэг юм нуугаад байна уу гэсэн нөгөө гурван маань гимт хүн гэлбэлцэн гэдэг шиг гэлбэлцэл дотор нь пал гээл саарл үст ч нөгөө талд гараа угаагаал байж исэн чинь Болио Богоро хоёр хажууд нь ирчихсэн. Чиний хийж дуусгаагүй ажлыг бит хоёр дуусгахаар ирлээ суг амтан минь. Ингиж байж халагдваа чамаас иччихлээ. Гаднаа юм 50 болохснаа явж чинь бол амар. 2 жилийн өмнө 100 гаруй үнийг хоёулахнаа нухацсан штэ. Донденкогийн үхлийн хослолоо наавч. Одоо л нөгөө чинь бол баттай өгцэн гэл. Би ч нөгөө үедээ бүр амар санаа зовоол яана гэл гүүгэл очсон чинь Сакамото маань юу тэр үхлийн бүлэглээс чинь айх. Эхнэр охин хоёроо гунигэлчихвээ гээл айцсан байж үдийн. Охин нь ч том алаг нүдэрээ парк дургүй юм уу гээл нулимс цэлэгнүүлээл харахаар манай гурав юу явах дуу нэгтэй амар дуртай гоён стаа гээл нөгөө явах чинь удрвоо өрх. Өдөржин тоглосон болохоор цагч тайлж харанхууд өгөх үед эхнэр охиноо даган аимшигын байшин руу орохоор болов. Алуурчдын хамгийн тухтай нөхцөл байдал руу тэд сайн дураараа орохоос өөр аргагүй төрөв. Хашгирах тойрогт тавтай морилно. Энэ нь галзуу өмчөд тариулсан өвчтнүүдийн айдсаас бий болсон тул болгоомжтой байгаарай. Энд хүл тавиад л амьд гарсан хин ч үгүй.
Гээл тайлбарлагч нь тайлбарлаад тэднийг дагуулаад явсан чинь манай эд маань айгаас шоудаа маань бүр хаанаас ямар дайсан гарч ирэл суп гэж хутгалаа хийчих юм болоо гэд бүр төгснөөсөө болоод өөрөөсөө нэг хөөр гаргаж ирэл шууд 100 татал зөргөө чангалал орлоо. Яг ийшээ л авахыг нь обигаро бойл хоёр хүлээж исэн болтой хяналтын өрөөнөөс харан жинхэнэ аимшигыг одоо л мэдрүүлье. Араас нь гинт дайсан пш гээл утга барайл дайрал Сакамото маань бүр ийм зэргийн зүйлд бол бэлтгэлтэй болохоор мэ гээл шууд хөдөлгөөнгөө болгоод хайчиж байгаа юм чинь. Үүнийг ч нөгөө хоёр маань хяналтын камераараа ажаастай. Яах чаргагүй жирийн хүн бол биш ээ. Түүний жинхэнэ хүчийг харахын сан догдолцохлоо гэсэн. Бойл. Би өөрөө түүнийг дуусгана. Эр хүн шиг. Чи бити гар хүрээрээ гээл бойл Сакамототой хамт байсан үеэ дурсна. Буудлахын бэлтгэлээ хийж байсан Сакамото дээр бойл ирээл чамаг ямар гэдгийг чинь харъя гэсэн Сакамото маань тоосонгүй үргэлжлүүлээл пам гээл буудсан. Яг буухын нүдийг тэг голд нь 3 удаа дайруулаад онож байгааг нь харсан бойл шууд сэтгэл нь хөдлөөл Сакамотог маань жинхэнэ эр хүн гэж бишрээл тэр өдрөөс хойш өөрийнхөө найзаа гэж бодон үргэлж хамт явдаг болсон ч гэсэндээ нөгөө лам ахын үхдэг өдөр биштэй гиген хайрын баяраар түүний бодол нь өөрчлөгдсөн юм. Яагаад вэ гэсэн чинь бойл Сакамото хоёр маань хамт сууж байсан чинь охтууд ирээл Сакамотод маань хайраа илчлээл шүүгээгээ онгойлгосон чинь хайрцаг дүүрэн бэлэг гээл унаал. Нагоми тэгсэн чинь хойноос нь Сакамото тэрэг дүүрэн шоколад барайл ирлээ. Бойл бүр гайхал яагаад юм бол гээл Сакамотогоос Нагоми бойлыг наа чинь хийм бэ гэсэн. Мэдхгүй. Тэгсний эргэж харснаа нэрээ шоколад идмээр байвал идээрээ гэдیں۔ Ийм үг сонссон бойлч гомдоол үлдвээ хөрхий. Нөгөө талд манай хидч байшин дотроо явсаар л шоута маань хөргнөөсөө уусаар агаад бүр согтчихсон алгаж чадахгүй түх гэх чимээ гараад байгаа хаалгыг онгойлгосон баахан зомби болсон алуурчинтай өрөөний хаалга байдیں۔ Огтхон ч эргэлзсэнгүй гээл урсгалаараа гарч ирэх дүүрэн хүний дундаас бойл гарч ирээл Сакамотог Сакамото маань цохилтыг нь хамгаалж авах үед аимшигын байшингийн дээвэр дэлбэрэн Шоутан шин эхнэр Обигаро тэр хэд тэндээ үлдэн харин Сакамото бойл хоёр өөр газар хоёр хуваагдан салсан байв. Сайн уу Сакамото? Намайг санаж байна уу? Үгүй ээ. Тамиг мэдрүүлээд өгье л доо гээл. Хоёр талын тулаан эхлэв. Нөгөө талд нь эхнэр охин хоёр нь ухаан алдчихсан. Шин хараал байж байсан чинь Обигароч гарч ирэл урам угарчлаа гэж ярилцаж байсан чинь Шоутан Обигарог шууд шулан цогцолтоор өшөглөөл хамраас нь цусаад сцен солигдсон бойл Сакамото хоёрын сүртэй тулаан руу шилжин бойлч өөрийнхөө техникээр өнгийн тесэрдэг бөмбөлгүүд пак гээл буудаал пүүм гээл бөмбөлгүүдийн чимээг сонсох Обигароч эхэлчихлээ гээл баярлал байжсэн Шоутан хаашаа ороод байна уу? Мачи гэж шулан цогцолт хийсэн Обигаро гарыг нь атгаж авал болоогүй л энэ жаалууд би хүсвэл та хоёрыг хэдхэн хормын дотор алчхна. Гэхдээ тэгвэл сонирхолгүй. Тийм болохоор чиний жинхэнэ хүчийг харъя. Гэснээр шинийг манд барьцаалал орон дээр хүлээл тэгснээ 10 секунд нэг зогч чадахгүй бол найзыг чинь хуваана. Энийг мань сонссон шин маань яах нь үгсэн чинь шин намайг уушлаар гээл энэ ид маань энд илэрж авахад нөгөө талд бүр бойл Сакамотог өөрийнхөө чадварынхаа ачаар унгаацсан. Чи эр хүн байхаа болжээ. Энэ бол чи битээрийн чамайг тэтгэвртэй гарснаас хойш 5 жилийн хугацааны ялгаа. Товчоор хэлэх юм бол энэ бол миний супер бөмбөлөг SBBB. Пуужин динамик. Ямар ч зэн өнцгөөс дайрч чадна. Гэсэн газар твтэж байсан Сакамото маань 5 жилийн өмнөх явдлыг санана. Би чамайг биширдэг байсан. Одоо бол чи хинч бүдүүн гэр бүлээж хамгаалж чадахгүй. Гээл хүчтэй цогтол Сакамотогийн нүдэнд нь ойр дотных нь хүмүүс харагдам. Бойлч ингээд л бүх зүйл дууслаа гэж бод тамхиа асан. Баяртай Сакамото. Баяртай өсвөр нас минь гэтэл араас нь сэлэм гэх шиг болол. Хаанаас яхаар ийм мэдрэмж төрдөг илээ гээл гайхаад гартал Сакамото маань бойлын бөмбөгний орцуудыг нэг нэгэнгүй хилэн хуучны төрхөндөө орчихсон гараад ирд юм да. Тэгснээл би чамайг санчглаа. Одоо жинхнээсээ үзье бойл гээл. Энэ хоёрын тулаан эхлэндээ. Даанч тэгээд дараагийн анги дээрээс тулааны нүц юм шиг үлээ. За ингээд ирээсгнүүд минь дараагийн ангийг нь дараагийн 7 хоногт хүлээн аван үзцгээе. Баяртай. Та нартай бүгдэнд нь хайртай шүү.
channel.